хай манайхаа би өнөөдөр гарах гэжсэн байхгүй. Тэгээд гарахаа болцсон. Нүрэ будсан. Тэгээд яг гэтээ ганцаархнаа тэгээс KFC дахиалж идсэн байхгүй юу? Нөгөө нэг бодоотайг нь тэгээ Эркад болохоор бас нэг авсан. Тэгээд тал талаар нь идчихье гэж бодоод идэ байж агаад би нэр яагаад би YouTube дээр бичлэг хийж болохгүй гэж бодсон байхгүй юу? Тэгээд нэг санаа төрсөн. Юм мэдэнгээ танарт надад ойрд бэлэг болж ирсэн зүйлсүүдийг харуулъя гэж бодлоо. За тэгээд өнөр амар амттай KFC-ийн шинээр гаргасан. Тэгээ өнөөдөр би BBQ саустаас нөгөө саустайг анхудаа идэж үзсэн. Энэ бас амар гоё юм. Та нараас туршиж үзээрэй заяа. Тэгээд бичлэг рүү орцгоо. Тэгээ нэг хүний тендертэй байх захиалсан. Ингээд яг ганцаараа байхдаа би амар өлсөн байхдаа би бүр амар их юм авчих гад байдаг даваа талтай. Эрка хажууд байхад намайг ингээд сэгэндэг байхгүй хэрэггүй. Тэр байхад л болно гэж намайг ингэж барьж яадаг. За эхнийх нь болохоор ийм хөөрхөн хайрцагтай бэлэг байна. Энэ болохоор би саяхан Enjoy Podcast-тэй хамтарч ажилласан. Тэднийх надтай хамтраач гэж. Энэ дотор нь болохоор ингээд нөө логотой шоколад тэгэнгүүтээ тэднийх бэлгийн карттай бэлээ. Хөрхөн бааз ийм 60,000 төгрөгийн бэлгийн картыг надад өгсөн байсан. Тэгээд удахгүй нүнгээр нь бас гоё зураг даруулна гэж бодож байгаа. Баярлалаа. Enjoy Podcast-ийнхантайгаа. Яхандаа гэнэ. За дараагийн нь болохоор манай их чи юм энергийн лаа зарж исэн баггүй. Тэгээд би ана би авъя ингээд юм хом ойж явахтаа гулаасаяа гэдгсэн чинь за яг ана чанд бэлгэлийгээд манай их надад юм хөрхөн юм 7 хүрдний энергийн лаа бэлгэлсэн. Энэ бүр амар хөөрхөн бэлэг байсан. Би ингэж лаастах амар туртай байхгүй юу. Дараагийн бэлэг болохоор ийм хөөрхөн. Энэ манай хүүг бүрэн төгс гэдэг. Тэгээд энийг хийдэг. За би энэ дээр Instagram-ыг оруулаад өгчээ. Энэ газраас надад хүүгийн маань ирэг ийм хөөрхөн ингэж нэхэж өгсөн. Тэгээд энэ бас амар гоёсэн. Одоо энийг би чимэглэж байгаагаар ханан дээрээ чимэглэж оруулж байгаагаар рийлхийн удахгүй. За тэгэнгүүт дараагийн нь болохоор манай төсөө ихч бас хүүтэй. Тэгээд төсөө ихчийн хүүд ингэж ин хийвэл гэд нэрийг нь бас ийм хөрхнөр хийлгүүлсэн. Та нар ч гэсэн хийлгүүлмээр байвал нэг үсгэн 5,000 төгрөг. Тэгээ сайн нөгөө хүүгийн нэрэн дээр им жижиг од байсан шүү дээ. Тиймэрхүү хэлбэрүүд нь бас 5,000 төгрөг гэж байгаа шүү заяа. Бас тэрийг сонирхоод үзээрэй. Айгу хөөрхөн юм бэлээ. Дараачих нь болохоор Yogi Care гээд би эднийхтэй бас айгу удаа хугацаагаар хамтарч ажиллахаар болсон ба. Үс ашиглагын брэнд. Миний үс ер нь ойрд амар хуурашаад ингээд задаа тахаар ингээд амар ингээд соронслогдоод гимтээд байсан байхгүй. Тэгээд амар азтаар эднийх надтай холбогдоод тэгээд бүтээгдэхүүнүүдээ би бүр зорж очиж хувийнхаа оршлуулад тэгээд яг өөрийнхөө үсэнд тохирсон бүтээгдэхүүнүүдийг авсан. Тэгээд надад энэ шампунь нь амар таалагдсан. Тэгээд минттэй угаасны дараа ингээд хувих сэнгнээд амар гоёсэн. Тэгээд энэ ангижуулагч нь бас яг миний үсний гэмтэл зориулагдсан ангижуулагч юм бэ лээ. За дараачих нь болохоор энийг бол ямар ч үед цацж болно. Үс жоохон ингээ хуурай санагдаад сэгсээгээд санагдаад байгаа үед ийм үсэнд цацдаг ийм hair spray ийм том хэмжээтэй. Энийг бүр хэдэн жижиг хэрэглэх юм. Амар том бааз. За тэгэнгүүтээ ийм хуухны тижэл би нэг одоохондоо ерөөсөө ашиглаагүй задлаагүй байна. Өнөөдөр үсээ яг угаана ингээд нүс тослогчсон байна. Тэгээд үсээ угаахтаа энийг хэрглэж үзнэ. Энэ бас амар гоё гэсэн. Хамгийн гоё бүтээгдэхүүн нь энэ байна. Энэ болохоор үсээ угаасны дараа өдөр болгон үсэндээ хуйхандаа энүүн дотор хийж агаад массажлж өгөх үүрэгтэй. Энэ болохоор үсийг маш хурдан ургуулах. Энэ дээр ингээ массаж нэгтэй байгаа байхгүй юу? Бөмбөлгтэй. Тэгээ эндээс нь шахаад тэгээ ингээ үсээ массажлаад ингээд хуухандаа ийм тижээлийн тос түрхэх юм бэлээ. Энийг өдөр болгон хийвэл үс маш хурдан ургана гэсэн шүү энэ. Энэ надад амар таалагдсан. Би энийг одоо өдөр болгон хэрэглэж байгаа. Энэ бүр амар гоё. Тэгэхээр юм сарын 7 хоногийн төлөвлөгөөгөө бичих юм самбар байгаа. Дээрээс нь макраар бичээд тэгээд тэрийг арилгаад он сар өдрөө бас солиод нэлийн олон жил хэрэглэх боломжтой ийм гоё самбарыг хийж өгсөн. За энэний хамгийн гоё нь юу вэ гэхээр эргүүллээ vision board-тэй. За би энийг дараа нь бүр тусдаа бичлэг болгож оруулах учраас энэ бичлэгэн дээр тийм амар наривчилж тайлбарлахгүй тэгээ ийм гоё бэлэг явуулсан. Энэ бүр амар гоё аа. Энээр ил орсон байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ энийг цахиалж авах хүсвэл миний Instagram дээр байгаа сүүлийн рилийг үзээрэй. Дараагийн бэлэг нь болохоор надад Cosmetics-аас бэлэг явуулсан. Би бас Cosmetics-тэй хамтарч ажиллах хар болж байгаа. Тэгээд өнөөдөр миний хамгийн анхны надад зориулсан надад ирсэн бэлэгнүүд ирсэн. Тэгээ энд нь юу байсан бэ гэхээр энэ зарчлаа шүү дээ. Нэг өдрийн маск, day mask pack гэд Tenzoroгийн ийм маскнууд ирсэн байна. Энэ болохоор дотроо 10 ширхэгтэй юм байна. Ийм маскнууд
би өдөр алга маск тавихыг хичээдэг. Би хичээдэг шүү. За тэгэнгүүтээ би бүр яг энийг авах хүсчихсэн байхгүй юу? Бүр яг авах гэж байгаа. Тэгээ би за нөгөө бүр ингээ цаанаасаа за дараа авчий дөө гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь надад яг ирсэн гэ боддоо. Toner pad. Баярлаа. За тэгэнгүүтээ би бас энийг бас авахыг амар хүссэн байхгүй юу? Бүр хэрглэж үзхийг амар хүссэн. Тэр юу вэ гэхлээр тэр cushion бэлгэнд ирсэн байна. Тэгээ өмнө харахыг мэдгүй байна. Ямар ч тач энэ 17C гэсэн номер байна. Тэгээд энийг удахгүй unboxing хийчихэд хэрглэж бас үзээд сэтгэлээ бас Instagram дээр хуваалцсан шүү. За тэгэнгүүтээ Cosmetics маань бас цагаан сарын багц гаргасан юм байлээ. Тэрний хаан дээрээс бас надад явуулсан. Тэгвэл цагаан сар болох гэж байгаа учраас тэгээ энэ нь надад амар их таалагдсан. Би өнөөдөр онгойлгоод үзсэн. Дотор нь юу байсан бэ гэхлээр за 2 ширхэг шийд маск байсан. Тэгэнгүүтээ ийм тос байсан. Би энийг яг уул нь харахтаа би hand cream гэж бодсон ч үгүй ээ. Планс тэмцэлжүүлэх тос юм шиг байлээ. За тэгэнгүүтээ энэ болохоор нөгөө нэг коллагентэй тэгээ нөгөө нэг будаг арилгаагч салфетик байсан. Ингээд цагаан сарын багц нь болж байгаа юм шиг байна лээ. За ерөнхийдөө ойр иймэрхүү бэлгнүүд ирсэн байна. Тэгээд удахгүй бас маргаашнаас надад бас нэлээх бэлэг ирнэ. Тэдрийг бас хэрвээ та нарт энэ бичлэг таалагдах юм бол энийг үргэлжлүүлж үзье гэх юм бол би цаашдаа бас хийж болно. Тэгээд та нарт таалагдах юм бол комент хэсэгт таалагдж байна. Иймэрхүү бичлэгийг үргэлжлүүлээрэй гэд хэлээрэй заяа. Тэгээд миний Instagram хаяг болохоор би энэ доор тавьчээ. Миний Instagram-ыг бас манд дагж өгөөрэй. Тэгээрээ би 5000 subscribe-тай болсон байлээ. Энэ жил ерөнхийдөө айгүй итгэвтэй бай гэж бодож байгаа учраас subscribe дараарай. Тэгээд өшөө олон гой бичлэгүүдээр уулзтлаа. Түр баяртай.